Store цэгийн онлайн худалдааны платформ. За зарим маань мэддэг бол Америкт бол Amazon гэж байдаг, Хятад Taobao гэж байдаг тий. Солонгос одоо Coupang гэж байдаг. Магадгүй тэнд байсан хүмүүс бол мэдчихэж байгаа. Та магадгүй нэг удаа хараад тэр бүтээгдэхүүнийг заавал биетээр нь харах шаардлагагүй бол тэрийг заавал тэр дэлгүүр рүү түгжирч очиод зогсоол хайгаал явах шаардлагагүйгээр зүгээр л захиалаад дуудаад гэртээ авчирчих. Ийм л гоё шийдлийн асуудал шүү дээ тий. Тэр яг энэнтэй ижлэхнээр Store цэг имэн бетон зурмгийн бүтээгдэхүүнийг өөрийнхөө платформ дээр байршуулад түрүүний миний хэлсэн шиг хувцас, гар хувцас, тоглоом, хоол хүнс юу байдгийг те яг тэрийг худалдаж авч байгаатай ижлэхнээр худалдан авах боломжийг бидгээ санал болгож байгаа. За тэгвэл бидний санал болгож байгаа шийдэл маань ганц платформ Store цэгийн мэний асуудал бас биш. За Store цэгийн мэнээр та Store цэгийн мэн гэж ороод бетон зурмгаа захиалчиж болох юм байна. Тэгвэл энэ процессын ард юу явагдаж байгаа вэ гэхээр автоматад бетон зурмгийн том үйлдвэр таны бетоныг зуурч өгч байгаа. Яг ижлэхэн түвшинд. Яг л одоо юу гэдэг нь те Шангрилаг барьсан бетон шиг. Нис хонгосны буудлыг барьсан бетон шиг. Оюутлогоо дээр байгаа бетон шиг яг л тэр ижлэхэн стандартын үйлдвэрээр бид нэр таны байшинг, цуслангийн байшинг чинь барих. Тэр бетоныг автоматчсан тэр үйлдвэрээр зуурж өгч байгаа. За ингээд зуурсныхаа дараа бид нар Central Application гэдэг бас манай дотоод дээр ирэлдэг платформ байдаг. Тэрэн дээр таны те сонгосон өдөрт чинь хүргэж өгнө. Тэр байршилд хүргэж өгнө. Бүр тэдэн цагт буулгана гэдэг бүх тохируулгыг тэр платформ маань хийгээд мэдээч хэрэг бетон маань те гар утсаас хувцс биш шүү дээ. Тэгэхээр та бас мэдэхгүй, би ч мэдэхгүй. Танд зөвлөх дуудлагын төв байгаа. Та манай Store цэгийн мэнээр ороод бетоноо сонгочихно. Тэнгүүд эргээд дуудлагын төв маань тань руу эргээд залгаад за ямар хуу хэмжээтэй байшин байгаа вүлээ. Яг юунд авах гэж байгаа вүлээ. Бетоны марк чинь ийм байгаа юм байна. Наад бетоны марк чинь магадгүй хитрхи том барилгах шаардлагатай болохоор та илүү ийм бетоны маркийг аваад бууруулж болно. Тэгвэл санхүүд тань илүү ийм хэмнэлттэй гэдэг мэргэжлийн зөвлөгөөг өгөх call center бас давхар ажиллаж байгаа буюу яг ийм тойрог цогц үйлчлэгийг бидэхэд бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань ганц платформын асуудал биш. Онлайн худалдааны цогц шийдэл бүхий ийм шийдлийг бид нар бетон зурмгийн салбарт нэвтрүүлж байгаа. Маш том зүйлийг хийж байгаа гэж ерөнхийдөө бол бид хэд өөрснөө энийг аваад дүгнж харж байгаа. За ингэснээрээ бид хэд ямар зүйлийг үүсгэж байна гэхээр хэрэглэгч талдаа шүү, хэрэглэгч талдаа. Та бодит цаг хугацаа шууд хэмнэнэ. Нөгөө миний ярьсан те тэр нэг 7 9 үе шатыг дамжаад нөгөө баананда те элсээрээ эс шороогоо хутгаад гараараа зурах тийм зүйл ерөөсөө байхгүй. Та бодит цаг хугацаа юм. Та гэртээ хөвтөж байгаад те хотын байшинд хөвтөж байгаад цуслангийн байшингаа бетоноо захихтаа яг хотын байшиндаа хөвтөж байгаа л та захична. Тэгээд би маргааш 12 цагийн үед цуслангийнхаа байшин дээр очноо. Тэр үед би бетоноо хүлээж авмаар байна. Бүр яг тгээс сонгоно. Тим танд зүйлийг санал болгож байгаа. За дараагийн том зүйл нь бол ая тух. Ая тух гэдэг зүйл маань саяны бас асуудлуудтай холбогдно те. Тэгэхээр за окей, маргааш 12 цаг цагчлаа. Маргааш 12 цагт би өөрөө цуслан дээрээ яваад очие гэд хүлээгээ сууж ядал гадаа чинь яг зориултын миксер ирсэн. За одоо бетоны чинь цутгая гэд ийм хэмжээний үйлчлэгийг бидгээ санал болгож байгаа гэсэн үг. За 3 дахь нэг том ойлголт. Байнгын бэлэн байдал гэдэг. За тэр маань юу вэ гэхээр та ингээд бетоноо загчлаа штэ. Store цэгийн мэнэр ингээд платформоор бетоноо загчлаа. Уучлаараа үлдэгдэл байхгүй. Бид нэр том төсөл рүү бетоноо оруулсан. Таны жижигхэн цуслангийн байшин дээр бетон нийлүүлэхгүй. Ийм асуудал хизээч үүсэхгүй гэсэн үг. Тэр платформ дээр одоо удахгүй платформын танилцуулга гарна. Бүр тань ингээд боломжтой өдрүүдийг чинь зоогоо харуулчихж байгаа. Та энэ өдөр тэд тэдэн цаг ингээд онгорхоо байна. Та эндээс дуртайгаа сонгоорой гэдэг. Тэгэхээр та эргээд би загсан чинь над руу энэ хүмүүс уцтаад тэр цагт чинь бетоны чи авчирч өгч чадахгүй гэдэг асуудал гарах тийм айдас огт байхгүй. Ийм үйлчлэгийг бид нар санал болгож байгаа гэсэн. За тэгээд дараагийнх нь хамгийн том шийдэл нь 100 айл руу 100 явхад бид нар хизээч баримт авдаггүй тийм үү? Одоо бүгдээрээ нөөтийн баримтаа бүртгүүлж байгаа шүү дээ. Бас нэг суглаанд хожижээ гэж хүн болгон л боддог байх тий. За энэ санхүүгийн баримт барилгын салбар дээр угаасаа маш их гардаг. Дайлангуяа хувь хүн 100 айл руу яваад худалдаа хийхэд бид нар хизээч баримт авдаггүй. Албан ёсны байгууллагаас бүтээгдэхүүн хамгийн том чанар нь тэр байдаг бас тий. Бүх зүйл нь баталгаатай, баримттай, найдвартай, чанарын баталгаатай, мэргэжлийн зөвлөгөөтэй ийм цогц үйлчлэгийг санал болгож байгаа гэсэн үг. За тэгэхээр бид хувь хүмүүст дэлхийн стандартын бетон үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Буюу та элс, шороо, цементтэй тэр зүйлсүүдийг аваад хүрзээр хутгаж байшингаа барих алба байхгүй. Та яг Шангрилад хэрэглэсэн бетоныг өөрийнхөө байшин дээр авчрах боломжтой гэдэг ийм стандартыг бид та бүхэн санал болгож байгаа. Ийм бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Энэ бүтээгдэхүүнээ бүх нийтэд нээлттэй болгож байгаа. За дараагийнх нь зүйл нь хаанаас ч худалдаа авах боломж. Та өөрөө битгий яв. Бид нар тань дээр очие. Маш симпл. За жижиг бизнес эрхлэгч нарт цаг хэмнэлт, баталгаа, чанар
E-commerce-ийн нэг гоё зүйл, онлайн худалдааны нэг гоё зүйл. Бид нар хизээч хаадаггүй. Яг CU-тэй ажиллах нь 7.24. Бусад дэлгүүрүүд бол хаадаг те. Тэгэхээр онлайн худалдааны дэлгүүр нь 7.24 байдаг. Та хизээч сторог онгоохыг хүлээх шаардлагагүй. Та нэг шөнө бодож жогод хүүе маргааш орой магадгүй цуслан дээр очих юм чи бетон авчийл та гэж бодох юм бол шөнийн 2 цагт ч гэсэн та тэр бетоныг захиалах боломжтой. Тэр дэлгүүр онгоогоос хин нэгэн борлуулагч нь утсан аваасаа гэдгийг та хүлээх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Худалдан авалт хүргэлтээ хянах гэдэг. Таны худалдан авалт ямар процесстэй явж байгаа юм? Таны call center маань тэ дуудлагын төв маань тань руу явцдаж мэдэгдэн танд зөвлөгөө өгнө. Хүргэлт чинь хаана явж байгаа юм? За би маргааш 4 цагт цуслангийнхаа байшин дээр бетон зурмгаа авъя гингүүт 12 цагт манай үйлдвэрээс гарлаа. Одоо тэнд явж байна. Одоо тэнд явж байна. За одоо 30 минутын дараа бараг танаа хашаа руу орхон шүү гэдэг тэр хүргэлтийг та яг UB Cab харж байгаа юм шиг хянах энэ боломжийг бид хөгжүүлж байгаа гэсэн үг. За тэгээд гомдож болно шүү дээ. Тэ асуудал байж болно шүү дээ. Тэ тэрийг бас нээлттэй хэлээрэй. Бид нар цаашаа улам хөгжүүлэх болно гэдэг ийм санал хүсэлт авах бүрэн системийг бас бид хэд ажиллуулж байгаа гэсэн үг. Тэгээд хялбар төлбөрийн шийдэл. Яг нөгөө ижилхэн. QPay-ээр төл, Social Pay-ээр төл, картаараа төл, дансаараа төл, Store цэгийн мэнээр үйлчлүүлдэг, Store цэгийн мэнээр бараа бүтээгдэхүүн худалдан авдаг бүх хэрэглэгч нар байгаа бол яг тэрнтэй ижилхэн худалдан авалтын төлбөрийн хэрэгслээрээ бид нар төлөвлөж байгаа. За тэр хэсгийг нэг харж байгаа бохтой хуваан төлөлт гэдэг. Бетоныг хувааж төлж авч болно гэдэг ойлголт хувь хүнд бол бараг байхгүй баха. 100 айл дээр бол бэлнээр яаж байгаа хаан банкны дансаа тавьсан те их чахнаар хаан банкны данс руу шилжүүлж байгаа шүү дээ. Би чам руу хувааж төлье. Би энийг айгу олон авнаа. Нөгөө төр хурж ирэхдээ үлдсэн мөнгөө чамд өгье. Хизээч тийм яриа байхгүй те. За тэгвэл бид нар хуваан төлөлтийг санал болгож байгаа. Та бетон зурмаг авахтаа магадгүй яг өнөөдөр таны санхүүгийн боломж байхгүй байгаа бол та магадгүй те өөрийнхөө боломжит хугацаанд би 2 сарын дотор хуваан төлье. Би сарын дотор хуваан төлье гэдэг ийм боломжийг бас би тэгэхэд санал болгож байгаа нь манай хамгийн том бас нэг үнцэн байгаа болоо гэж бодож байгаа. Нэлээд сонирхолтой кейс те. Тэгээд худалдан авалтын баримтыг би бас сая дурдсан. За ингээд сая ингээд те Store цэгийн мэнээр ороод бетоноо загчлаа. Сонгочлоо, хөргүүлчлээ. Миний захиалга дууслаа. Бетон чинь таны суйрлуу цутгагдлаа. Араас нь тань төлбөрийн чинь баримт хүрээд ирнэ. Ийм ингийн процессыг санал болгож байгаа гэсэн үг. За тэгээд энэ видеог хэдүүлээ үзчихье. Яг одоо Store цэгийн мэн рүү бүгдээрээ ороод үзэхэд бас нээлттэй байгаа. Бүгдээрээ гар утсаа аваад орж үзээрэй. Store цэгийн мэн рүү ороод премиум гэсэн хэсэг дээр дарангууд яг манай бетон зурмгийг яаж авах вэ гэдэг шийдэл маань байгаа гэсэн үг. Би энийг яаж тоглох вэ? За харж байгаа бах те процессыг. Энэ одоо бараг сая 30 минут 30 секундын видео юу. Бүр яг ийм байгаа байхгүй. Хэдүүл яг зүгээр бодтоор те ингээд за 100 айл руу явлаа барилгын баригаттай харьцлаа. Тэр мэдхгүй. Нэг сар уу 2-7 хоног уу те хамгийн багадаа болох процессыг ерөөсө 30 секундэд багтаагаад харуулчихж байгаа буюу ийм амархан бид хэд бетон зурмгийг дөрвөн алхмаар та худалдан авах боломжтой шүү гэдэг энэ систем энэ бид нар шийдлийг бий болгоод өнөөдөр танилцуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр премиум building materials-ыг барилгын салбарын бол андахгүй. За тэгвэл энгийн хэрэглэгч нартаа яагаад тэгвэл премиум building materials-ийн бетон юм бэ гэдээ магадгүй асууж байгаа бол хэдүүлээ төсөөлөе л доо дэлхийн хамгийн том өндөр барилга Бурж Халифа Дубайн тий хамгийн өндөр том барилга. Тэрийг Samsung C&T гэдэг компани барьсан юм байлээ. Samsung C&T гэдэг компани энэ Шангрила бидний сууж байгаа одоогийн Шангрила. За манай олон улсын шинэ нис хонгосны буудлыг бас барьсан. Samsung C&T компани хаанаас бетоноо авдаг вэ? Монголд хэрвээ төсөл авал гэвэл премиум building materials-аас бетоноо авдаг. Тэгэхээр энэ нь өөрөө ямар чанартай дэлхийн стандарт нийцсэн Монголдо цор ганц байгаа бүтээгдэхүүн бэ гэдгийг нь бол энэгээрээ тодорхойлогдчихж байгаа болов уу гэж бодож байна. Нэг ийм сонирхолтой дата би басны хуваалцъя гэж бодсон юм аа.
хүмүүс ингээд бетон зурмгийг одоо онлайнаар авах гэхээр ямар шаардлагатай, яагаад тийм сонин зүйл хийгээд байгаа юм бэ гэж магадгүй одоо заримын толгойд нь бодогдож байгаа бол дэлхийн хөгжингүй орнуудад энэ ерөөсөө тийм сонин содон шийдэл биш юм байлээ. Америк, Австрал, Польш, Англи гээд энэ орнуудад бетон зурмгийг онлайнаар худалдаж авдаг хэв маяг аль хэдийн шингэчихсэн. Нийт хэрэглэгч нарын 32% нь одоо бетон зурмгийнхаа хэрэгцээ болон бусад барилгынхаа материалын хэрэгцээнийг байнгын тогтмол онлайн платформоор авдаг. За 68% нь болохоор ядаж нэг удаа авч үзсэн гэж байгаа байхгүй хөгжингөө орнууд. Тэгэхээр энэ бол тийм сонирхолтой зүйл биш. Бас хүн ойлгохгүй зүйл биш ээ гэдг нь энэгээр бүр айгүй тодорхой харагдаж байгаа. За тэгээд 2030 он гэхэд дэлхийн барилгын салбар, энэ бетон зурмгийн салбар 70 гаруй хувь нь онлайн худалдаа руу шилжнэ гэдэг ийм чиглэл чиг хандлага тренд бий болж байгаа. Тэгэхээр энэ тренд чиг хандлагыг премиум билдинг материалс Stora 2 мэдээч хэрэг премиум билдинг материалсын маань хувьд бол салбартаа тэргүүлэгчийн хувьд бид нар мэс зүсээд энийг заавал хийх ёстой юм а, бид нар төрүүлж хийх ёстой юм а. Бид нар энэ стандартыг тогтоож энгийн бүх хэрэглэгч нарт энэ чанартай бетон зурмгийг өөрийнхөө хувийн хэрэглээний цуслангийн байшингаа барихтаа хүртэл авах боломжийг нь олгох ёстой юм а гэдэг тэр зүйлийг төрүүлж хийж байгаа учраас өнөөдөр бид бүгдээрээ энд цуглаад энэ шийдэлтэй танилцж байгаа гэсэн үг. За одоо яг энэ дээр харагдаж байгаа нь бол манай одоогийн нөхцөл байдал байгаа. Бид нэр ирээдүйн гоё зорилгыг бас хэрэглэгч нартай танилцуулах ёстой болов уу гэж бодож байна. Тэгэхээр одоо бол яг энэ Улаанбаатар хотын майп байгааг та бүхэн маань харж байгаа бах тий. 2 байршилд манай премиум билдинг материалсын бетон зурмгийн үйлдвэр байршиж байгаа. За энэ цэнхрээр тодруулсан нь болохоор одоо манай хүргэлт хийх боломжтой байршлууд. За бид нэр цаашдаа үйлдвэрүүд 2 үйлдвэр нэмж бариад бид нар энэ зооныг тэр шар хэсэг рүү буюу уламт хилнэ. Нөгөө бидний тэг хүсээд байгаа цуслангийн байршлууд руу бүр уламт хилнэ гэсэн үг. За яагаад цуслангийн байршлууд хэлэх гээд байгаа юм гээд. Бас салбарын зовлон байна. Салбарын ч юу ах вэ? Одоо манай хот зохион байгуулалтын зовлон гэх юм уу да. Тэрийг бас бид хэд ирээдүйн шийднэ гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр за бетон зурмаг магадгүй мэдэхгүй байсан ч гэсэн бетоны машиныг бол бүгдээрээ мэдж байгаа тий. Хаасаагүй явж яддаг штэ. Ийм машин байдаг тий. Ийм машин байдаг. Маш том машин тий. За одоо ингэ бодож байгаа хэл та магадгүй одоо ингэ миний яриаг сонсоо. За нэрээ цуслангийн байшин дээрээ тэгчигэнгүүт энэ машин чи одоо нэрээ манай тэр цуслангийн хашаагаар орох юм уу? Манай тэр нарийнхан замаар орох юм уу? За магадгүй те би өөрийнхөө хашаа гой тогтчулчих гэж байгаа бол яг тэр гэр хорооллын замаар энэ машин орох уу гэд. Бид нар бас тэрийг яг бодсон. Тэгээ үүнийхээ хүрээнд бид нар яаж байгаа вэ гэхээр Улаанбаатар миний микрофон за Улаанбаатар хотын хамгийн хэцүү, хамгийн бартаатай замаар Fast and Furious-ийн Vin Diesel шиг ер нь бол орох ийм миксерийг авчрах байгаа буюу жижиг миксерүүд бид хэд нэмэж авчрах байгаа. Тэгэхээр жижигхэн хаалга, жижигхэн нарийн замаар хүртэл ирээдүйд ороод таны хаа хүссэн байршил те уулын орой дээр байсан ч гэсэн аль болох авчирч өгөхийг хичээнэ гэдэг ийм зорилго руу бид хэд тэмүүлж байгаа. Тэгэхээр асар жижигхэн миксерүүд удахгүй Улаанбаатар хотоор шүлжилдэг нь байна. Та бүхэн тэрийг харангуут премиумын одоо миксер яг нэг айлын цуслангийн байшин руу явж гэн да гэдээ одоо ингээ бодох нь те. За бетон зурмгаас гадна явандаа энэ зүйлс маань яаж тэлэх вэ гэдгийг бас бид хэд аль болох төлөвлөгөөтэй үе шатаагаар хэрэглэгч нартаа хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Та бүхэн энэ илтгэлийг сонсохоос өмнө энэ заалаар явж үзсэн бол Sika гэдэг брендийг харж байгаа байх. Барилгын салбарын бол маш сайн мэддэг. Швейцарын маш алдартай химийн буюу барилгын нэмэлт, бетоны нэмэлт үйлдвэрлэдэг ийм бүтээгдэхүүн байдаг. Бас л та бидний энэ сууж байгаа танхим маш том төслүүдэд дандаа ордог ийм бүтээгдэхүүн байдаг. За хамгийн энгийнээр буулгаад үзье. Силикон. Бид хэд нэг ингээд карант яахтаа нэг юм силикон авдаг штэ тий тэрийг силикондаг тий тэр бүтээгдэхүүнээс Sika дээр байдаг гэсэн үг асар чанартай. Нөгөө л нэг үерлээд байдаг гараж мараш дээр хүртэл Sika-гийн бетон нөгөө юуны нэмэлтүүдийг нь тавьчихад одоо ус шүүрхгүй ч юм уу ийм асуудлыг хүртэл шийддэг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань ч гэсэн манай Stora цэгийн мэн дээр тун утгагүй бетоны араас байршин өөр бусад энгийн хэрэглэгч нарт хэрэгтэй байдаг барилгын материалын бүх төрлийн бүтээгдэхүүнийг бид нар цаашдаа Stora цэгийн мэн дээрээ байршуулад тэгээ манай бүтээр зочсон хүмүүс харсан байж магадгүй тэнд нэг шар хайрцаг байгаа. Зарим нь тоглоомын тоглосон баг. Тэр шар хайрцаг та бүхний хамгийн сайн мэддэг те Монголын хамгийн том convenience дэлгүүр болох CU-гийн салбаруудад энэ шар хайрцаг байршдаг байгаа. За тэгвэл та 100 айл руу 100 явах шаардлагагүй. Stora цэгийн мэн дээр бусад барилгын материалуудыг бид нэр байршуулангууд гэрийнхаа доор байгаа эсвэл офисынхаа доор байгаа CU-гийнхаа байрштыг сонгоод силиконо байна уу, юугаа байна уу та бүхэн аваад ингээд явчих бүрэн боломжийг бид хэд удахгүй нээгч байгаа. CU маань хаа сайгүй байгаа. Тэгэхээр энэ бүх шийдлүүдийг бид хэд үе шаттайгаар удахгүй бүтээгдэхүүнээ уламт хийж ганц бетон зурм гэлтгүүгээр та бүхэндээ танилцуулан хэрэгжүүлэх болно.
Тэгэхээр та бүхэн энэ QR-ыг бүгдээрээ уншуулад манай бетон зурмгийн шийдэлтэй танилцаарай. Story Segment-тэй хамт байгаарай. Бид нэр үе дараалттай маш гоё барилгын салбарын онлайн худалдааны шийдэл салбартаа шинжилэл хийх, disruption хийх ийм шийдлийг та бүхэнд хэрэглэгч нартай танилцуулах болно. Тэгээ дахин хэлгээд бетон зурм гэдэг холын бүтээгдэхүүн биш. Хэрэглэгч танд улам нээлттэй, улам гоё болж байгаа хамгийн чанартай дэлхийн стандартын бүтээгдэхүүнүүдийг Story Segment-ээр дамжуулан авах боломж нэгдлээ. За маш их баярлалаа.